Тэгээд ерөнхийдөө Солонгос залуучууд ер нь тамхи бас их татна штэ. Энэ тэндгүү та нар бас хог байдгүй, тамхины иш байдгүй гэж бодож байвал бас эндүүрэл ялгаа авахгүй бүгдөө л ингээл нэг буландаа ингээл шамбаралдаал тамхиа татчихна. А гэхдээ биднийг бодох юм бол энэ тэнд татахгүй юм да. Яг ингээл нэг тэгээд энийг цэвэрлчихэж байгаа. Энд чинь ингээл ерөөсө тав алхаад ингээл жоох явж байгаа л байж байгаа. Ингээл дандаа тамхи татаад байж байгаа. Тэгээд ингээл тамхиа татаад бүгдөө ир юмгүй тамхиа татаад бүгдөө л зогсож байна. Тэгэл тийшээ очил тэгэл ялгаа авахгүй тэгээ шүнсэн аяг нь хаяал ингээл хог байна уу байна. Гой газраар нь явах юм бол нөгөө манайхан маань үзэл ирж үзээгүй усууд нь угаад Солонгос үнэхээр гоё юм аа гэл те. Дандаа нөгөө хүмүүс чинь дандаа гоё байдлаар харуулдаг. Дандаа гоё газар нь очиод гоё зураг даруулаад тэгэл гоё ховц өмсөөл тэгэл зураг даруулаад стор пост хийдэг штеп. Гоё газраараа явбал бүхэл юм нь гоё харагдана. А зүгээр яг ингээд амьдралд нь ороо бужигнаад ингээд явбал бас л ингээд хогтой юу хогтой тий тамхины ишнэр газраар байна уу байна хөглөр нь ялгаа байхгүй шүү ер нь бол. За Солонгос улсын ерөөсөө тэгээд бүх юм нь сайхан бол биш шүү. За ингээд жоохон захын оролт руугаа ингээд байр байшин мяа. Тэгэл одоо энэ гуанзан жишээ нь ингээд одоо арай нэг хямдхан гуанз маа. Энд ихтэй шилэн гоё штеп гидсний. Тэгэл ингээд оркууд нь нэг халтар солонгосчууд ингээд арх угаа сууж. За энэ Монгол цайны газар байна. Бас Монгол ресторан. Манай монголчууд за харуулахгүй. Манай монголчууд шаар согтуу. Ерөөсөө ингээд арх угаа бас болмоор байна. Бас манайхаа бас нэг ажил төрлийгээд хідэн төгөөрөг олох чиж ингээл хүний газар ирчээл нэг уухаа сүүж үгийн уугаал архийг уугаал тэгээд согтуу монгол залуучууд би бас зөндөө харлаа. Ер нь монголчууд их байдаг гудмаар. Санийх нэг монгол хоолны газар байна. Тэгээд нэг орох гэсэн чинь манайхан дотор нь зүгээр архитаа согтуу говьж дуугаад нэгнийгаа түшээл нурж унаа тэгээд ах юм аа. Тэгэхээр гаднаас нь харчаа. За яшиг нэг хажуудлынх нь цааны газар руу орчлоо. Би энэ нөгөө метрон цуухгаа явж байгаа болохоор энэгээр ажигтай хоол ерөөсөө олдохгүй. Тэгээ ер нь бол тэгээ та бүхэндээ бол бүгдөө бид ч нөгөө кинон дээрээс нөгөө төсөөлдөг шүү дээ. Нөгөө Солонгос дэрж үзээгүй хүмүүс маань. Тэгэл ер нь бас орк штэ бас. Яг үннээ хэлэхэд. Тэгэл нэг алтар хөөрхи ядарсан солонгосчууд зөндөө 52 сая хүний чинь дотор бас янз янзын хүмүүс байгаа штэ. Тийм солонгосчууд бол зөндөө цөөхөн биш шүү. Зөндөө гэж бодчих. Тэгээд нөгөө нэг нэвтрүүлэг хийх ч юм уу янз бүрийн хүмүүс ингээ солонгосоор зугаалгаар чинь дандаа гоё газраар нь л явж байгаа штэ тий. Тэр болгоны ингээл яадгүй. А яг энд ажиллаж амьдардаг монголчууд бол сайн мэдж байгаа солонгос хүний амьдралыг. Тэгээ манайхан бас энэ муухай архинаас жоохон таав хүн маань бие татчих тий сэтгэлээ татчих бас нэг ардаа үлдээсэн эхнэр хүүхдийнхаа гэр бүлийнхаа төлөө гэр бүлээ болоод бас нэг хүний нутагт бас гоё явж агаад эх орондоо ирээрээ гэж найзуудтай өрөөж байна. За тэгээ бүгдэнд нь амжилт та нарт монголчуудаа. Та нар бол үнэхээр солонгосын энэ тэ хүнд ажлуудыг эдний өөрсдийнх нь хийж чадахгүй байгаа зүйлийг хийж бүтээж чадж байна. Өөрсдөө ч мэддэг тэ монголчуудыг бас үнэлдэг шүү дээ. Ийм байдаг аа. Тэгээд амжилт хүсье найзуудаа.